Сайн байна уу? Тооч. Ааха. Юу юм? Цагаасаар энд басах гадаа. Сэтгэл мэдрэмж. Зөв гоё байна штэ. Лайк. За бэч. Дундаас хамгийн гоё дусамжтай нь хизээ байсан бэ? Яагаад гоё байсан бэ? Энэ бүгдээрээ л гоё өгдөө. Аха. Яг тэр нэг бөөнөрөө цогц тэмдэглэх байхгүй. Тэгэхээр яг бүх цагаан сар л энэ өмнөгчлөөдөөс өөр өөр байдаг болохоор. Бүгдээр л жишээ нь өнгөрсөн жил өмнөх жилээс өөр байсан тийм. Яг тэгэл нэг хамаатан садан ах トゥ нар ч одоо нэг факт гаргаад тэгэл өөр штэ. Бэлдсэн хоёр нь цагаан сар та тэр бэлдсэн. Бэлдээгүй. Би айл хэсдэг. Айл хэсдэг төлөө хөнөө тий. Цагаан сардан бэлдгээд харин гэр логоо явж байна. За. Юу бэлдэж яаж хийх чинь вэ? Харин бууза бэлдэхгээд дурсамжтай нэг хөдөө явах гэж байгаа болж исэн нэг тэр л амар дод үлдсэн шүү дээ. Яагаад байсан бэ гэсэн яах ч гэсэн бэ? Би нөгөө халуураад ялч жижиг л ороод тэгэл болж исэн. Тэгээ би амар буруу тэр шиг санагдаад. Тэгж тэг болж илээ. Тэгээд ер нь цагаан сарыг яг хамаатлуудаараа л хөвгөлдөө имэдэр очичоод тэгэл гэртээ байж байна. Ном заслаа ер нь айгуусаа хийлэгдэг. Гандангаар орж байна. Нэр энэ жил орж байгаа. Гандан орох хэвээр. Өмнөх цагаан сараар яг миний төрсөн өдөр болж байгаа байхгүй юу? Тэгээд тэр гэртээсэн бүх хүмүүс миний төрсөн өдрийн мэдээ тэгээд надад ингээ бэлэг өгсөн гэдэг байхгүй юу? Тэр ямар гоё тэр цагаан сар байсан. Тэгэл айл хийсэл ээж автагаа. Ер нь бол бэлэг цуглуулах байсан юм уу? Авчаасаа хамгийн гоё бэлэг нь юу байсан бэ? Тухайд одоо тэгэл оймс мавс л гэдэгсэн шүү дээ. Мөнгө байсан. Оймс. Ер нь бол тэгэл баг хавцад идэх юм шиг дээ. Идэх юм аа. Одоо ямар бэлэг авбал гоё байна. Тэгэл мөнгөлөх та. Оо бууз салаад. Закос чиш. Ер нь тэгээ хоол моол гоё шүү дээ. Тэгэл араас нь сайхан кола авчих дээ өөрөө. Амар гоё л орчдөг. Тэр л юм уу? Амар гоё. бүр жоохондоо би нэг юм эрдэнэ хүмүүхтэй заахгүй. Тэр хаа авсан гадар барьж авдаг. Тэгээд тэрийг тэгсэн чинь надаас арай жоохон нэг 2-3 дүү хөвгөдөд манай ээж өгцөн байдیں۔ Тэгээд би тэрийг гэртээ ярьсны хадараа мэдээд өдөржингөө хэлчихсэн. Тэмдэглэжсэн цагаан сар байгаа шүү дээ. Тэгээд дундаас хамгийн дусамжтай нь магадгүй ямар хэдэн оны ч юм уу хизээний цагаан сар байсан бэ? Манай эмээг өнгөрөхөөс өмнөх жилийн цагаан сар хамгийн байсан. Одоо ингээд цагаан сар жоохон хаасан санагддаг болцсон. Тэр жил айгуу гоё байсан да. Багад бид нэр их хэсэгтэй л гоё байлаа. Тэр л гоё байхгүй юу? Тий. Тэгээд ингээ аав ээж энэ чинь одоо тэр үеийн чинь бид нар идэж үүдээс юм хүртэл ориг ямар гоё байлаа тэр айлм жимс энэ чинь них гоё үнэртэй тансаг гоё үнэртэйсэн. Тэр л их бас гоё бодогддгийг. Тэгээд аав ер нь тэгээд аав ээж маань цагаан сар яг энэ ахын төстийг одоо яаж мэдлэх үү тэр аав ээж нар биднэрт ясаачлыг зааж өгчээсэн. Гоё байлаа тэр үед тий. За тэгвэл цагаан сарын хамгийн гайхамшигтай нь юу нь юу гэж боддог вэ? Бүр амар гоёор хариулбал. Тэгээ нөгөө бүх юм цэвэрхэн болчихдог штэ. Өмнө бүх юм цэвэрлээд тэгмүүд гэдэг бүх юм ингээд амар гоё харагддаг штэ. Ингээд шив шинэлэг бүх юм шинээр эхэлж байгаа юм шиг. Баян уулзах чадахгүй штэ. Тэр болохоор одоо болдог хүмүүстэйгээ уулзах амар гоё юм шиг. Жохон хүмүүс нь том болцсон болохоор тэгээд ингээд хараад үгүй чи яасан том болцсон юм. Хөөх. Ингээд насэр явах хэрээр ингээд хамаатан саднаас ер нь холдсон штэ. Холдоод ерөөсө харилцааг болдог. Тэнгүүд тэд нэр ер нь нэлээд ганцаарддаг гэдэг ер нь яг тэр цагаан сарын үеэр олж анзаардаг байхгүй. Ерөөсө жоохон хөвгт ирэхэд хүртэл ингээл хичнээн баярлдаг үлээ нэг хүмүүс чинь. Тэрийг би бас баг өөрөөсөө бас мэдэрсэн гэсэн. За одоо яхад тэгээ ахуйнастай одоо жил ганц болж байгаа юм шиг одоо тэгээд залах хүмүүсийг залах сайхан байна да. Ингээд нөө ойр дуулцаагүй хамаатан садантайгаа уулзах амар гоё санагддаг. Тэгээд итгэн айгүй гоё санагддаг шүү дээ. Аль бууз үдээ. Тий. Айгаа аль намттай назын зоос мас гараад ирэл явах уу гэл. Тэднээс их гоё санагддаг да. Ер нь танд азын соос таашчихсан.
Харж исэн. Яаж тааштай ямсаа надад үзэж таашч байгаа юм. Үгүй Азийн бууз гэдэг нөө доороо оруулын бодгтой буудсан. Тийм бууз харж исэн. Тийм нөө заасан хагчин гэдэг үднэс л тэгэж хийж исэн юм шиг үлээ. Тэр жилийн яндатай байсан. Тийм өдийг хүртэл ингээл айл болгонд ороход цагаан сарын ширээ болгон дээр кола байж идэг. Тэ? Тэгээд тэрсээ ингээд нэгэнд ингээд тогтцсон тэр нэг тийм дөр зургаас нэг зүйлийг хасчаад ирсэн ингээд отоггүй мэдгүй нэг тийм хоосон сангалцах тийм мэдрэмж орж штэ. Яг тэр шиг ширэн дээрс кола байхгүй бол тэгээд нэг юм өгүүлэгдэл явах гэж бодож байна. Ахмадуудынхаа амар мэндийг мэдээд явж гин энэ л ер нь тэгээ хамгийн гоё юм уу да. Манайх ч ам бүлгсээг хөлөө. Бараг л айгуул Монголын хамгийн баг буудлыг энэ. 150-60 буудлыг. Өмнө нь таны бага наснаа тэмдэглэжсэн ч юм уу те? Ер нь өмнөх жилүүдийн цагаан сар бол нөгөө хамгийн сайхан цагаан сар бол би одоо ингэж боддог хань 91 оны цагаан сар их сайхан гэж боддог. Би хүүхдээс л 10 гэдтэй хүүхдээс. Ягаад тэр үед хэм байхгүй хамгийн гоё нь юунд байсан гэж. Тэр үед хүмүүс яг илбэг билэг байгаагүй байхгүй. Хүмүүс айгүй айл болгонд бид нар хүүхдтэй ордог гэсэн. Байрныхаа айл нөхдөр ингэ гэхээр айгүй ажралтай. Тэгээд айл амтанд ороход бид нар бүгдээр дууж муулаа тэр үед нэг 90 оны цагаан ажралтай байсан. Одоо цагаан сарыг нэг тиймэрхүү л байгаасаа л боддог байхгүй. Тэгээд цагаан сарын баяр угаасаа уламжлалт бай. Тэгэл хамаатадаа цагаанслал боломж үү те? Зөвхөн Монгол хүмүүст байдаг тэр аж байдал тэр соёл уламжлал юм да. Тэ тэгж л боддоо шүү дээ. Яг нөө бид нарыг ингээд монголчууд ингээд нэгтгэж чаддаг баяр нь ер нь гайхамшигтай санагддаг. За маш баярлалаа. Танд энэ бүх Coca-Cola-гийн гарын бэлгийг бичлэгт олгосон баярлалаа гэж өгч байгаа маа. За баярлалаа. Юунд орчоо. За баярлалаа. Цагаан сараа сайхан тэмдэглээрээ ингээд Төрсөн өдөр баярлалаа. Төрсөн тэмдэглээ. Энэ одоо ямар нэгэн цаашгүй ажил дээр тавигдах юм уу? Тавьсан да. Яна. Одоо ингээд яг тэр хүмүүс байгаа шүү гэдгийг мэдрээд тэр хүмүүстэйгээ илдэг сайхан хандаад тэгээд ингээд яг цагаан сар гэдгийг утгаар нь ойлгоод тэмдэглээсэй л гэж хүсэж байна. Цанд баярлалаа гэдэг бүх Coca-Cola-гийн гарын бэлгийг өгч байгаа маа. Манай бичлэгт баярлалаа. Галзуу аягтай боллоо. Баярлалаа залуусаа. За баярлалаа. Баярлалаа. Энэ амар гоё Чад гачаа. бууд гаргахад бол их гоё юм бэ. Тэгээ ер нь хөөрхөн бэлий хормогч ер нь янз янз цагаан сар хэрэгтэй юм байгаа ашиглаарай. За баярлалаа. За баярлалаа. За сайхан юм гэлээрээ. За сайхан байлаа.